Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Төв аймгийн Харьяата Дашхүүгийн Нэргүй Баатар гэгчэр одоогоос хэдэн жилийн өмнө хэлс хэрэгт гүтгэгдэж шорон гянданд 3 жил 6 сар тарчилжээ. 1937 оны хэлмэг дүүлэлт шиг улаан цайн буудчихгүйч үүнтэй төстэй үйл ажиллагаа Төв аймагт болсон байна. Гэвч Дашхүүгийн Нэргүй Баатрын эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирсны хариуцлагыг хэнч хүлээлгүй намжим өнгөрчээ. Тухайн үед хэрхэн хэлмэгдсэн тухайга Нэргүй Баатар ийхүү хуучилсан юм. Та хэдэн жил шоронд суугаад гарч ирсэн юм бэ? 3 жил 6 сар суусан. Хулгай хэрэг тулгагдаад шоронгийн хулгаруудад алуулах төгсөн. Төглөөч гэж дээ. Ер нь алуулж гарч ирсэн. Юу болсон талаар яриач. Хэрэгт холбогддог тэр өдөр гэртээ байж байтал баахан цагтаа ирээд намайг баривчлаад авдаг юм байна. Би эхлээд учрыг нь олсонгүй. Гэтэл 32 адуу хулгайлсан юм гин. Мөрдөн байцаагч дэслэгч Баяраа гэдэг хүн хэрэгэ хүлээ гэж тулгаад байв. Эхлээд би жаахан гүрил. Нэгэнт хийгээгүй хэргийг хүлээн гэж юу байх вэ гэж бодохгүй юу. Тэгтэл мөрдөнд 3 жил 6 сар суучдаг байгаа. Тэгээд хариугүй турж ицсэн. Сүрийн өвчнөд баригдсан амтан майнтын чангар ажигдаж очоод шохон дээр ясаа тавих шахсан. Мөрдөн байцаагч Баяраа сүлдээ намайг хэрэгэ хүлээхгүй болохоор розетканд залгасан. 220-ын тогтой утсаар 2 чих рүү цохиулж байгаад хэрэг хүлээл гэсэн. 2 чих рүү тогоор цохиулахар чинь тархин дундуур лантуугаар цохиулах шиг лан хийгээд 2 нүднээс гал бутраад унчихдаг юм бэл. Тиймээс би сэргэж босч ирээд ер нь энэ байцаагчийн гарт ам үргэх юм байна. Хэлсээр боловч хэрэг хүлээгээд амьд гарыг. Амьд явхад учир бий гэж бодоод хэлсэн бүхнийг нь хүлээсээр байгаад 32 адууны ард суучихсан. Тэгээд яасан юм бэ? 32 адуундаа ял авсан уу? 32 адууны хэрэгээр ял аваагүй. Миний хэрэг прокурор чилжээд байтал сэргэлэн сумын 70 жилийн ой боллоо. Би тэр үед мөрдөнд 3 жил 2 сар суучгаад байсан үе шүү дээ. Тэгтэл уг наадам дээр нэг нөхөр хохирогчийн 32 адуутай цуг алдагдсан хээр зүсмийн хурдан морийг уйж байсан юм байна. Ингээд жинхэнэ хулгайчийн сураг гарч бөө юм болсон юм байна. Тэр 32 адууг манай аймгийн сэргэлэнгийн дивизэд албахааж байсан байлдагч инх төвшин Одхон Бат гэдэг 2 тавар иш халагдахдаа Хинтээ аймгийн Дархан сум руу хөөгд явчихсан юм байж. Гэтэл манай аймгийн нэг нөхөр Дархан суманд очиж машины 8 хийгээд өртгөнд нь уг морийг оролцуулаад авчихгүй юу. Тэгээд тэр мороо сэргэлэн сумын 70 жилийн ойн баяр наадмаар уралдуулсан юм байна. Тэгтэл эзэн нь мороо таньчаад цагдаа сэргийлэх болж бөөн асуудал дэгдээгээд хайчихчих. Цагдаагийнхан ер нь заваан л да. 32 адууны эзэн цагдаагийн газар очоод миний 32 адуутай цуг алдагдсан хурдан морийг нэг хүн унаж явна. Хинтээ аймгийн Дархан сумаас авсан гэж хэлэхэд та илүүд туу юм ярьсны хэрэггүй шүү. Бид Хинтийн нөхөдтэй ярилцаад адуугч нь олоод өгье. Харин таны 32 адууны хэрэгт сэжиглэгдсэн нөхрийг тэр чигтэн шоронд явуулчих юм. Хэрвээ нөхөр цагаатах юм бол бид хэлсээр хүн хорьсон гэдэг шалтгаанаар бүгд ажилгүй болно гэж хохирогчд хэлсэн байгаа юм. Новшим уу цагдаа. Муухай байгаа биз. 1937 оны цуст хэлмэгдүүлэлтийн үед л хүнийг ингэж хэлсээр хохироодог байсан байх. Харин би дээрх 32 адууны тухай яриаг дуулж сонссон их юм. Хэрв дуулж сонсоогүй бол тэр чигтээ шоронд хатах байв. Америкийн Лайны шоронгоос оргосон гэдэг кинонд яг над чиг үтгэгдээд хэлсээр шоронд орсон. Тэгээд шоронд ял идэлж байх үед нь жинхэнэ гэмт хэрэгтэн ижлэгдэж байгаа тухай гардаг шүү дээ. Гэвч жинхэнэ гэмт хэрэгтнийг илчилсэн нэг нөхөр шоронгийн даргаад буудуулж өгдөг. Тухайн үед би энэ киног үзээгүй байсан. Шоронгоос гарсан хойноо тодруулж хэлбэл саяхан үзсэн юм. Тэгээд энэ киног үзэж суухдаа би яасан зоригтой байсан юм бэ? Намайг зарга үсгэж байх тэр үед байцаагч Баяраа шоронгийн хянагч нарт намайг алуулах захиалга өгчихсөн бол ёстой баларх байж гисэн шүү юм бодож байгаа юм. Байцаагч Баяраа арьсаа хамгаалахын тулд ийм арга хэрэглэхийг хэн байг гэх юм.
Хянагч нар бол ганцын зэргийн хоригдлыг яаж хийж байгаад л ахвын осол энэ төрөөр цааш нь харуулчих нь шүүт. 32 адууны хулгайчийн сургийг сонсоод би элдв зүйлийг бодож хэдэн шин нойргүй хонсоо. Тэгээд л бөөн зарга үүсгэсэнт. Төдөлгүй Укргийг прокурор шалгаж үзээд мөрдөн байцаалтанд буцаас. Тэгээд хэдхэн хоногийн дараа өнөөх 32 адууны хэрэг цайрч би гэдэг амтан цагаадж байгаа юм. Тэр 32 адуу сэргэлэн сумын нутагт байх ээж гадны баруунтайгаас алдагдсан юм билээ. Байцаагч баяраа ёстой эвгүй байдалд орсон. Гэсэн ч тэр үхтлээ өхөр буугаад тавив гихчээр бас л арьсаа гамгаалах гэд намайг дахин гүтгэж байгаа юм. Юу гэж гүтгсэн бэ гэвэл 32 адуу алдагддаг тэр өдөр яг тэр газраас 6 өхөр алга болсон юм байна. Чи тэгвэл түүнийг авсан байж дараа хэл гэж тулгадаг байгаа. Үнэхээр хүн үнэмшмээргүй юм болсон. Түүнийхээр бол би заавал хулгай хийх ёстой юм байна л да. Ингээд тэр ч надад хэлс хэрэг тулгаад байв. Ээж гүрийгэд байлаа. Ёстой л нөгөө цоохор дааг жирийнхээрээ жириж, цолмон хүү мэрийнхээрээ мэрийн гэдэг нь л болж байв. Тэгтэл нэг өдөр баяраа байцаагч намайг барьж хороод нөгөө тамлах арга хэрэгэлдэг юм байна. Чин 6 өхрийн хэргийг хүлээхөөсөр арга байхгүй гэд өнөөх тогоороо цохиулах юм бол. Хүн аминдаа хайртай юм хойно нөгөө 6 өхрийг нь хүлээлээ. Тэр 6 өхрийг чинь би нядлаад хот оруулаад бөөндчихсэн мөнгө төгрөгөөр нь ууж идээд дуусгасан гих зэрэгээр баахан үлгэр зохиож яртал баяраа байцаагчийн баярлаж байгаа гэж чихтэйхэн. Тэр баярсандаа надад эргэлт оруулаад л хоолунд тамхи тарай барьж гүйгээд л үнсэх нь холгүй байж бил. Гэтэл уг хэрэг шүүхтэр очиод байтал бас баларсан. Өнөөх 6 өхрийн чинь эзэн холбогдогч бас гараад ирдэг байгаа. Баяраач үеийн үртэй байцаагч юм. Бэж үеийн үртэй сэжигтэн юм. Жинхэнэ хулгайчууд онж савл хийвэл баригдаж байдаг заяа нөргсөн амтад байж. Намайг мөрдөнд хоригдож байтал 6 өхрийн хохирогч хоолунд барьж ирээд би цагдаагийн хүний хэлсэн болгонд итгэдэггүй. Гэвч зарим цагдаад итгэж болохооргүй юм байна. Байцаагч баяраа таны 6 өхрийн эзэн холбогдогч олдсон. Нэргүй Батар гэдэг тэр хулгайч бааргүй авсан гэж баталж нотлоод байсан. Бэж чамайг яахаргүй авчихлаа гэж бодож байв. Гэмгүй хүнийг хэлмэгдүүлж ёстой муухай юм боллоо гэд сүйд мэд болсон. Тэгээд энэ хэрэг бас л мөрдөн байцаалтанд буцаж байгаамаа. Энэ хооронд би мөрдөнд сууж л байгаа шүү дээ. Гэтэл өнөөх хулгайч мөрдөн байцаагч чинь бас л арьсаа хамгаалахын тулд намайг ээж хадны орчмоос алдагдсан 3 тооны адуунд зүтгүүлдэг юм байна. 4 жил шахан мөрдөнд суучихсан хүн чинь яах юм бэ? Үнэхээр залах нь биз дээ. Тогоор зохиулж магадгүй гэж айгаад тэр 3 адууг нь бас л хүлээл. Тэр 3 адууг чинь би Улаанбаатар руу тууж аваачиж нядлаад ууж идээд дуусгасан гэж яриад л байцаалт өгсөн. Тэгсэн хэрнэ энэ 3 адууны чинь эзэн холбогдогч удахгүй гараад ирнэ. Тэр цагт байцаагчгүй. Та намайг өөр бас юунд гүтгэх вэ? Одоо нэг мөсөн бөөндөд гүтгэж гэж хөөхөн яжлаад авсан. Тэр ээж хад гэж нь яасан нүгэлтэй газарвч ойр хавьяас нь дандаа мал хулгайд алдагдаж байдаг. Тэр бүхэнд нь би хэлсээр дандаа гүтгэгдэж байдаг. Байцаагч баяраад бас буруу өгч болохгүй л дээ. Зөв зүгээр байсан намайг 4 жил шахан мөрдөнд суулгачихсан хүн чинь фактлахгүй тулд заавал нэгэн тохож байж салах гэдэг нь зөв шүү дээ. Новш чинь ийм өрөвдмөр цагта Монголын хүчний байгууллагад битгий олон төрөөс. Хэрв ийм цагдаа олширх юм бол 1937 оны хэлмэгд үйлэл чигэн болно шүү. Өнгөрөгчцэн нэг гэмгүй нөхрийг Баян зүрхийн цагдаа нар яалаа. Хүн амныг хэрэгт гүтгэхэд ганц худагт хорж хянагч нараар зодуулаад алчихсан шүү дээ. Би харин юун сайн хянагч нарт зодуулаад өгчгээгүй. Тухайн үед би байцаагч баяраг бас яаж ч магадгүй гэж сэрэмжлээ. Бэхэн нэгний галт өгч үргэлжсэн байвал миний амнаас байцаагч баяраатай холбоотой шүү гэсэн гэрээсэл маягийн бичиж ар гэрийнхэндээ өгсөн. Мөн байцаагч баяраад чинь тухай сануулсан. Тийм болоод ч тэр баяраа намайг алж хороолгох талаар санаа тавьж чадаагүй байж мэднэ. 3 адууны чинь хэрэг цаашид юу болж хувирсан. Би энэ хэрэгт 7 жил 8 сарын ялавсан. Тэгээд майнтын чанга дэглэмтэй 20 ангийн шохон дээр утсан. Тухайн үед надад 3 адууны жинхэнэ хулгайч олдохгүй. Би гэдэг амтан энэ шохон дээр нүд аних юм биш байгаа даа гэж сэтгэл төгшөж байна. Тэгээд өдөр болгон 3 адууны эзэн холбогдогч олдоосоо гэж залбирдаг болвоо. Тэгтэл нэг өдөр баярын нар гийгээд явчихдаг юм байна.
Өнөөх 3 адуугч нь манай нутгийн цуутай хулгайч Долир Готов гихч Сангар Улаанбаатар руу тууж аваачаад Эд бат хийлгч гсэн байдаг байгаа. Долир Готов үнэхээр хоншоортой зан гаргасан. Тэр шүүхийн байцаалтанд би 30 гаруй адуу хулгайсан нь үнэ. Хулгайсан зарим адууг маань өөр хүн хүлээгээд шоронд сууж байгаа явдалч би. Жишээлбэл ээж хадны орчмоос хулгайлсан 3 адууг маань нэг нөхөр хэлсээр хүлээгээд Майнтын шоронд сууж байгаа. Их зэрэгээр мэдүүлсэн байгаа юм. Ингээд л би тэр муухай шохон дээрээс үрд мултарсан да. Нэг юмыг ойлгохгүй байна. Байцаагч баяраа чамайг удаа дараа хэлсээр гүтгэж мөрдөнд хорсоор байтал дарга нар нь яагаад түүнд арга хэмжээ авсангүй? Одоогоос 5-6 жилийн өмнө манай шүүх цагдаа бүдүүлэг талдаа байлаа шүү дээ. Хэлсээр гүтгэгдсэн хэн боловч хүний эрхийн байгууллагуудад хандхад л гүйц. Саяхан 1500 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан нэг бүсгүй хүний эрхийн байгууллагын стратегийн өмгөөлөл хийгээд сулалчихлаа. Одоо бол муусай мөрдөн байцаагч нар одорч чадахгүй биз. Чи байцаагч баяраагаас нөхөн төлбөр энтер авч чадсан уу? Юу ч авч чадаагүй. Байцаагч баяраа ямар хариуцлага хүлээсэн бэ гэвэл ердөө ажилласаа хусагдаад л болчихсон тэр. Ямар ч гэмгүй хүнийг 3 удаа хэлсээр гүтгэж мөрдөнд суулгасан хүн уг нь ял авмаар байл та. Гэвч хамгийн том шийтгэл нь ажлаас халагдах байдаг бололт. Ер нь манай их баг эрх мэдэлтнүүдийн дунд нэг новшийн үзэл ноёр хот байгаа. Ажлаас халагдах, албан тушаалаас огцрохыг хамгийн том шийтгэл гэж ойлгочих. Үнэн хэрэгтээ эн чинь шийтгэл биш шүү дээ. Саяхан улсын хурлын нэг гишүүн хятадын нэг компанид 100 сая Америк доллар зурчуулсан гэдэг яриа гаргахад мань гишүүн хэрвээ асуудал үнэн болж хувирвал би улсын хурлын гишүүнээсээ огцорно гэж айлгаж байгаа юм. Огцрох бол юу ч биш. Шоронд суух ёстой байхгүй юу? Огцорно гэдэг бол ердөө л хувь хүний асуудал. Харин огцруулна гэдэг бол хариуцлагын тухай асуудал. Муу хүн үхэхээр айлгадаг гихчээр албан тушаалтнууд огцрохоор айлгадаг болсон юм байна. Огцрох амархан штэ. Ярмгийн Гилан Батхүү гихчээр халахын шоронд очоод Маарам хож авсан их учиртай. Эхлээд түүнийг Эмийн сан гэдэг байсан бол сүүлдээ Эм там болж хувирчээ. Төдөлгүй дээр оттож эцэст нь Маарам хожин дээр буусан байна. Энэ бүгдээс үзэхэд манер Эмийн сан Эмтараа энтертэй өөрийн эрхгүй холбогдож байгаа биз. Нээрэж тэр нэгэн цагт Улаанбаатарын бүхий л Эмийн сангуудыг бэлбэлж хөөхөнд ойлан дэгдэж байсан байна. Ингээд түүнийг нэрд гаргасан хэрэгүүдээс толилуулъя. Хан ул дүүргийн цагдаагийн хилцэд Яармгийн эмнэлгийн аптект хулгай орлоо гэсэн дуудлага иржээ. Ингээд цагдаагийн түргэн авч хулгайчийг илрүүлэх ажилд шуударч уг хэрэг Бямгарагт үйлдэгдсэнийг тогтоосон байна. Ер нь албан газар тундаг хулгайчуудыг хөвчлэн Бямгарагийг сонгож авдаг бөгөөд яагаад гэвэл энэ өдөр албан газрууд хагас ажиллаад эрт тардаг. Мөн бүтэн сайн дамраад нэгдэх өдөр ажилчид цуглах хүртэл хулгай орсныг мэдэхгүй байх талтай. Нөгөө талаар энэ хооронд хулгайчууд уул мөрөө баллах, хөдөө орон нутаг руу орж цугтах, хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулах зэрэг ажлаа амжуулахад ашигтай байдаг юм байна. Цагдаагийн ажилтнууд уг аптект Бямгарагт ямархуу хүмүүс орж байсан болов тэр хавар сэжиг бүхий хүмүүс байсан эсхийг ойр хавийн хүмүүсээс лавлжээ. Тэгтэл 2-3 хүн уг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан өвчтөн болох Яармгийн Гилан хожид Батхүү гихч Бямгарагийн 12 цагийн үед уг аптекийн үүдэнд гутлаа үдээд сууж байсныг харснаа хэлжээ. Ерөн тэр хавийнхан бие биенээ анддаггүй гэмтэтгээдийг илрүүлэхэд нэлээд дөхөн болсон байна. Гилан Батхүү гихч хэм 35 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, урд нь хулгайн хэрэгээр шийтгэгдэж байсан гэмт хэрэгтэн болох нь тогтоогдсон байна. Тэр өөрийн ижил эрхэлсэн ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй, эрдэн далай, дорж сүрэн нартай бүлэглэн хулгай хийдэг байсан нь мөрдөн шалгах явцад илэрсэн байна. Дэдах Монголын Амекелийн ноолуур, Мятын захирлын өрөө, орон байр албан газруудын хувцсны үлгүүрээс савх нэхий дээлнүүд төрх эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээр орсон эмэгтэйчүүдийн өмд гутлыг хүртэл хулгай хийдэг байж. Гэвч олон хавар нэгэндээ гихчээр Гилан Батхүү нэг удаа оргил аршаа сувллын нэг өрөөнөөс эд юмс хулгай хийж байгаад үйлдэл дээр баригджээ. Ганц худагт хоригдж. Гэвч олон холбогдогчтой болохоор хамсаатнуудыг нь барихаас нааш хэрэг шийдэгдэхгүй ударч нөгөө талаар Гилан Батхүүгийн биеийн байдал дорой тодормигц
хуулийн байгууллагын ажилтнууд өрөвч нэмжин сэтгэл гаргаж түүнийг сарын хугацаагаар батлан даалтад гаргасан байна. Гэтэл манер бие жаахан тэнхрүүлж аваад л дахин хулгайн ажилдаа оржээ. Ингэж явахдаа Эрдэнэ далай дорж сөрн нартаа нийлж Улаанбаатар хотын бүхий л аптекуудыг гүйцээсэн байгаа юм. Үүнд хүүхдийн 2 дугаар эмнэлэг, тээвэрчдийн, арьс өнгөний эмнэлгийн аптек гэх мэт улсын болон хувийн 20 гаруй аптек хамрагдсан бөгөөд Гэлаанбатхүү Яармагт нэг айлын өвлийн байшин хөсөлж аваад хулгайлсан эм тариануудаа твхийтэл хураачихдаг байж. Тэгээд түүнийг зах дээр аваачиж хямдхан үнээр борлуулах жишээтэй. Эмийн худалдаачид түүнийг нэг хэсэг эмийн ченж гэж хүндэлдэг байсан бөгөөд зарим хүн түүнд олддоггүй ховор эм хүртэл загтаг байсан гэдэг. Гэвч манер хулгайлсан эмийнхээ нэрийг ч мэдэхгүй. Үгүй ядаад латин бичиг гадралдаггүй болохоор за тийм эм бидтэй би олохыг хичээ гэдэг байж. Хожим мөрдөн байцаагч түүнээс чи түүц дэлгүүр ухахын оронд яагаад аптек сонгож авдаг байсан юм гэж асуухад та юу ярина вэ? Түүц дэлгүүр ухаж үгснээ хийнэ. Худалдагч нар мөнгө аваад явчихдаг байхгүй юу? Тиймээс хулгайчууд сайн л бол ганц 2 шил арх ойр зүрийн идэж уух юм аавн шүү дээ. Харин аптек ухсан байхад нь их ашигтай. Эм тариа бол авч явахад хөнгөн мөртлөө үн өндөртэй байдаг. Зарим ховор нандин эм тариа 2-300 мянган төгрөгч болох үе бий. Үүний оронд ганц шил Чингис арх хулгайллаа гэхэд үсрээд л 7 мянган төгрөг болно шүү дээ. Одоо та нар учрыг нь ойлгов уу? Гэж томорсон байх жишээт. Өөрийн гэсэн тогтсон арга барилтай байжээ. Тухайлбал ухах гэж байгаа аптекуудаараа өдөр нь орж судалгаа хийн. Тэгээд ариун цэврийн өрөөнийх нь цонхны түгжийг мултлаад орхичих жишээт. Шөнөн түүгээрээ чимээ анаргүй явж орон халиваар цоожны хөлийг ухаад хаалгыг нь мөрлөөд орчихдаг байж. Өөр нэг арга гэвэл аптекийг хаахын өмнөхөн ороод шатны хонголд орж нуугдаад хүмүүс явсны дараа гарч ирж дээрх аргаар хаалгыг нь мөрлөж онгоолгоод ажлаа гүйцэлдүүлдэг байж. Гэлаанбатхүү нэг орсон аптекта дахиад 2-3 ч удаа орсон тохиолдол бий ажээ. Энэ мэтчлэн 3 хулгайчин хийсэн үйлдэлийн тоо 36. Учруулсан хохирол нь хэдэн 10 саяд хүрчээ. Батхүү Эрдэнэ далай дорж сүрэн 3 хууль бусаар олсон орлогоо зөвхөн арьстарс хүүхэн худалдан авч наргах зэрэгтэл өрдөг байж. Эцэст нь тэд энэ хэрэгтэй шийтгүүлсэн ч цаана нь хулгайд хамаг юм алдсан албан газар хувь хүмүүс хохироод үлджээ. Тэд энэ хохирлыг хизээж барагдуулж чадахгүй дээ. Ихэд бардам байдаг бөгөөд ямар сайн даал Гэлаанбатхүү шоронд очоод надад боломж олгосон миний хохирогч нар өөрсдөө буруутай. Тэд харуул хамгаалтын сонор сэрэмжгүй, хайхрамжгүй эзэмшиж байгаа өрөөнийхөө хаалга үүдний цоож цуургыг бэхэлдэггүй, цоохондоо хамгаалалт хийдэггүй, дохиоллын систем залгуулдаггүй заяан орхисон амьтад гих зэргээр даапалсан байх жишээт. Монтербер хамгийн сүүлд дошныхоо аптекийг ухаад баригдсан. Өөр газрын аптекийг ухсан бол би хизээж баригдахгүй байх байлаа. Яагаад гэвэл Яармгийнх нь намайг андахгүй болохоор би тэнд олзлогдчихгүй юу? Хаяага хадрах ийм л байдгийм байна гэж халаглдаг ажээ. Овгор ялтнууд толгой төрийн өвдөж, бэйн муугдах болгондоо Гэлаанбатхүүг дуудаж "Хөөе Марамбгай, эм олоодэр" гэж хашгирдаг байна. Батхүүч дүрдээ итгэж маний ялтны толгойг барьж үзээд эхэд халуунтай байна. Аспирин 2 давхарлаад уучих гэж зөвлөд арга тасарсан байртай 20 ангийнхаа эмнэлэг рүү таваргадаг ажээ. Састуулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна гэдэг л энэ байх та. Социализмын үед үйлдвэр комбинатын кино механикчийг хумсны хутгаар сийчиж амийг нь хөнөөсөн гаргүй мэндийг тухайн үе 120 мянгатынхан анд авахгүй. Тэр бэр хүн амийн хэрэгээр 20 гаруй жил ял эдэлсэн нэгэн бөгөөд Майнтын шоронд байхдаа шохой шатаадаг баюун дээр ажиллаж байгаад осолд орж өрөөсөн гаргүй болжээ. Эдүгэ тэр хар хорноос Улаанбаатар орох засмал замын дагуу гуанзнуудаар хоног төрүүлж амьдардаг юмсан ч. Ажил төрөлгүй, мэрэгжил боловсралгүй, өөрийн гисэн орон гэргүй, ах トゥ хамаатан садан гэхээр юмгүй. Өрөөсөн гаргүй түүнийг гуанзны хүүхнүүд нэг их ад үзээд байдаггүй аж. Гаргүй мэндэж хүүхнүүдэд ус төлөө ойртуулж өгөхөөс гадна зарим тулгамдсан үед тавх шанхыг нь угааж өгч тус болдог аж.
Гэвч тэр хүүхнүүдээс нэг их юм шаардаад байдаггүй бөгөөд манер ердөө гуанзанд нь хооллоод гарсан явуулын хүмүүсийн үлдэгдэл хоолыг хамж идээд л болчихсон тэр. Ингээд түүний нэгэн өдрийн зураглалыг авч үзье. Аль нэг гуанзны булан тохойд манай жайтай унтаад боссон мэндэ гуанзны хүүхнүүдэд ус түлээ ойртуулж өгсөний дараа хэнэгэн явуулын хүн орж ирэхийг хүлээгээд суучих. Гэвч хар өглөөгөр хэр барагтай бол хүн орж ирэхгүй. Ганц хоёр явуулын хүн орж ирэх боловч гаргүй мэндийг цадгах юм үлдээхгүй. Тиймээс тэр бараг л 5-ыг нь 7 шахам тарчилж байгаад өдрийн 11 цаг хүргэнэ. Харин энэ үед хотоос хөдөө явж буй, хөдөөнөөс хот руу явж буй хүмүүс зам дагуух гуанзнуудаар яг хооллож таардаг бөгөөд энэ үе бол гаргүй мэндээгийн алтан үе. Энэ үеэс эхлээд тэр бээр хүмүүсийн үлдэгдэл хоолыг хамж идсээр 14 цаг хүргэх бөгөөд аргагүй л гэдсэн цадуу гэлтэй албатай юм шиг заавалч үгүй жорлонд ордог аж. Тэгээд гарч ирээд дахиад л үлдэгдэл хоол хамж идэх ажилд орно. Гэхдээ тэр энэ үед шөлтэй хоолны үлдэгдлийг хогсорж харин хуушуурны үлдэгдлийг нэг уурданд хийж хадгалдаг бөгөөд үүнийг шөнө оройн цагаар иддэг байна. Үнэн дээр тэр яг л гахаа шиг иддэг нэгэн аж. Ямар сайн даал гуанзны нэг хүүхэн өглөөнөөс орой хүртэл түүний идсэн хаягдл хоолыг багцаалж үзэхэд 12 литр болсон байгаа юм. Тийм ч учраас зарим тогооч "Хөөе мэндэггүй. Та нохоод идэх юм үлдээхийг бодоорой" гэж сануулдаг аж. Мэрэж тэр хавийн ноход гаргүй мэндэд хамаг хоолоо булаалгадаг тул байнгын өсөглөн явдаг их бөгөөд нэг тогооч 9 настай хүү өнгөрсөн жил дөнгөж нүдээ нээж буй гөлөг тижээх гэдэл ихнэ. Миний хүү наахад хижээгээд хэрэггүй. Амтан өсгөж алахын нэмэр. Цаад гаргүй мэндэ чинь гөлөгний чинь хоолыг өрсөөд идээд турааж ална гэж хоригдсон байгаа. Сүүлийн үед түүнийг гаргүй мэндэ гэхээсээ илүү гахаа мэндэ гэх болжээ. Манерийн нэг өдрийн зураглал нэг иймэрхүү. Харин саяхан шоронд хамт байсан хэдэн найз нь түүнийг эргэж очоод шоконд орсон байна. Яагаад ингэх болсон бэ гэвэл гаргүй мэндэ өнгөрөгч 3 дугаар сард шоронд хамт байсан дух Нацгаа гихч эрттэй хамт дагуух гуанзан тааралдаад хөгшин чинь яах вэ болж л байна. Өөр ингэсэн гуанз зэрэглээ дажгүй шүү. Энэ хавьтаал боос болсон. Гэгцэргээр худлаа бүлт үсэрчээ. Энэ үгэнд нь итгэсэн дух Нацгаа хотод ирээд хамт шоронд байсан нөхөдөө цаан чинь гаргүй мэндэ боос болчихсон байна. Лүнгээс цаахан гуанз ажилуулад төв хийчихсэн байхтаа би тааралдлаа. Хэдүүл очиж шатай. Гэгцэргээр ятгачээ. Ингээд хэдэн аригчин найз агуу том боос гаргүй мэндийг шатаахаар лүн тийш зүгэлсэн байна. Тэгтэл юу вэ? Мань хэдийг явж очтол мөнөөх том боос нь явуулын хүмүүсийн хоолны үлдэгдэл хамж идээд сууж байсан бөгөөд дух Нацгаа учиргүй гайхад тогооч нараас яагаад энэ хүнд хоолны шавхар өгч байгаа юм бэ? Энэ хүн танай боос юм байгаа биз дээ гэж асуухад цаадуулна. Юу ярьж байгаа? Юуны чинь боос вэ? Хинбэ? Хэдэн он бэ? Гэгцэргээр барьж идэх төгсөн байна. Ингээд гаргүй мэндээгийн зэсэн цухиж шоронгийн хамуудаа бөөн шараа болсон бөгөөд дух Нацгаа түүний өмнөөс ичсэндээ тогооч нарт 3000 төгрөг чулуудаж "Миний найз хоолны шавхар идэх хүн биш. Наад мөнгөндөө хоол аваад ир" гэж захир гаджээ. Гэвч хоол авчирч өгөхөөс өмнө мэндээ ичснэрэндээ гараад бултчихсан байгаа юм. Худлаа бүлт үсэрхэл ийм л аюултай юм аа. Тухайн үед нийгэмдээ маш хориотой үйлдэл болж байсан нэгэн гэмт хэргийг 1980-аад оны дунд үед Мойсийн багш Цоома гэгч хүн ичгүр сонжуургүй үйлдэж байжээ. Цоома энэ хэрэгт ял авснаас хойш оргож босч ялаа нэмүүлээд товд шоронгоор явчихж. Тэрээр 1984 оноос 2005 он хүртэл 21 жил өргөст торны цаана ял эдэлсэн бөгөөд 2006 оны 1-р сард шоронгоос суллагдаад хэдхэн сарын дараа нас баржээ. Ингээд түүний анхны хэрэгээс талилвал 1980-ад оны үед гадаад дотоод явдаг ганц нэг хүн хөрөнгөтөн орны нүцгэн шалдан порно зураг хадгалдаг байваа. Түүнийгээ ихэд нууцлахыг яа. Нэр ээж бидний 1980 онд 8 дугаар ангид байхад гадаадын тэмцэд суралцаад ирсэн нэг нөхөр хөрөнгөтөн нийгмийн порно сэтгүүлийг маш нууцлаг байдалд мөнгөөр үзүүлдэг байж бил. Тэр залуу хүүхэд бүрээс 5 төгрөг хурааж аваад зуныхаа амбарт оруулж
хаалга дотроос нь түгжээд мөнөөх сэтгүүлээ үзүүлнэ. Тэр сэтгүүл дээрээс нь эр хүний бэлэг өргөтнийг эрээцээргүй хөхөж байгаа эм хүний зургийг хараад ямар амар юм бэ? Ингэж болдгийн байх та гэж ухааны боддог байв. Гэвч ингэж болдог болохыг хэдэн жилийн дараа өөрийн биеэр мэдэрч билээ. Дээр үгүүлсэн Цоомо багш яг ийм бизнес эрхэлдэг байж. Тэр гадаад явж ирсэн хүмүүсээс порно сэтгүүл худалдан авч гэртээ хадгалдаг байсан бөгөөд үүнийг юм үзэж нүд тайлаагүй шилжилтийн үеийн охид хөвгүүдэд мөнгөөр үзүүлдэг байж. Гэвч тэр сүүлдээ Садар самуун руу өөрийн ирэхгүй хальтран оржээ. Тэр байр Улаанбаатарын хөнгөмсөг охид бүсгүйчүүдийг гадаадын порно сэтгүүлээр урин дуудаж гэртээ авчираад тэдэнтэй хурцал үйлдэ зогсохгүй нүцгэн шалдан зураг авахулдаг болж үүний тулд тэр байр хамгийн дотны найз Дүгүрсөрөн гихчигээ зурагчин болгосон бөгөөд түүнийг тухайн үед 40 мянгатад фото зургаар эд алдаршиж байсан Полш намжилт шаваар оруулсан байгаа юм. Ингээд тэр мэрэгжлийн зурагчтай боломгцоо гой бүкс хөхтэй хөнгөмсөг бүсгүйчүүдийг өргөтөж өөрөө дунд нь хутгалдаж ороод элдв янзаар хурцал үйлдэж байгаа порно зураг авч эхэлжээ. Түүнийг олон хуваар угаалгаад хот хөдөөгүй нууцаар зарж борлуулж чамгүй ашиг олсон байна. Энэ утгаараа Цоомо Монголын анхны порно хаан юмсанжээ. Манер порно зураг худалдаж олсон мөнгө тухайн үед эд мандаж байсан Улаанбаатар Баянгол ресторанд орж үрдэг байж. Гэхдээ энэ хүүрлэгийн учиртай чухам энэ хоёр ресторанаас л үйлчлүүлэгчтэй олж авдаг байсан бөгөөд порно зураг үзэх сонирхолтой хүмүүс рестораны тансаг ширээн дээр заларч суугаа Цоомог харуута энэ ч нөгөө хачим үзүүлдэг хүн шүү дээ гэж бэбинэ нудардаг байсан гэдэг. Улаан хооронд байх түүний гэрт очиж порно зургийг нь үзсэн хүн мерсер байдаг. Эдүүгээ тавьшүргэж буй энхтэр гихч нөхөр энэ тухай хуучлагта. Би Цоомо багшийн гэрт 2 удаа очиж ирсэн. Нэг өдөр түүнтэй Улаанбаатар ресторан танилцаад порно зураг үзэхээр гэрт нь очтол гадаад дотоодын нүцгэн хүүхний зургийг ханаараа дүүрэн хадчихсан байж билээ. Эдгээр зургийг үзэхэд нэг хүн 10 төгрөгөөр үздэг байсан. Юм үзэж нүд тайлаагүй мань мэдэн уг зурагнуудыг хараад ёстой ангааж орхиж байгаамаа. Би ёстой ангааж орхисон. Тэгтэл Цоомо 20 төгрөг өгöd арай өөр юм үзээж тэгэл. Тэгэхээр би түүнд 20 төгрөг өгч орхив. Цоомо намайг цаад өрөөндө дагуулж ортол. Бүү үзэгт. Нүцгэн шалдан эрээцээргүй урьцал уйлдэж байгаа монгол хүмүүсийн зураг ханаар нь дүүрэн байдаг байгаа. Би бүр гайхаад. Эднэр чинь арай монгол юм биш биз? Япон солонгос байлгүй гэхэд Цоомо. Чи юу ярина? Наадуул чинь бүгдээрээ монгол хүмүүс. Чи тэр зургийг харахгүй юу? Би хүртэл дунд нь зохиж яваа бицтэй гэдэг байх. Нэр тэр баахан нүцгэн хүүхний дунд чармаа шалдан заримд нь бэлэг өргөнөө хөвүүлчихсэн байдаг байгаа. Би ёстой шоконд орсон. Бүр итгэж ядаад Монголд тэгээд ийм явдал байна уу гэж асуухад байхаар барах уу? Монголд гэлтгүй манай гэрт байна. Чи хөөхөн мөнгө төлж чадах юм бол хурцл уйлдэж байгаа эрэм хүнийг 2 нүдээр харж болно. Өшөө их мөнгө төлбөл өөрөө дунд нь ороод хэнэгэн хүүхэнтэй хурцл уйлдэж болно гэж бил. Одоогийнхоор бол янхны газар байгуулчихсан байж л дээ гэсэн юм. Манер Цоомо багшийн 2 дахь удаага очихдоо 100 төгрөгөөр 3 нүцгэн хүүхэнтэй бүтэн өдөржин жаргалаа эдэлсэн юм байх. Цоомо багш энэ мэтийн үйлчилгээг 1979-с 1984 он хүртэл 5 жил эрхэлсэн байгаа юм. Тэгтэл нэг өдөр нүцгэлсэн эрэм монгол хүмүүсийн завхаа зайдан порно зураг хүмүүсийн гар дээрээс хураагдаж цагдаагийнхны гарт оржээ. Окергийн мөрөөр цагдаагийнхан уйггүй ажилласны хүчинд Цоомо багшийг Баянгол ресторанаас олж авсан байна. Гэхдээ шууд баривчлаагүй бөгөөд хэргийг нь баримтжуулахын тулд 2 цагдаа энгийн хувц өмсөд порно зураг үзэх гэж байгаа хүн болж гэрт нь хамт очсон байна. Тэд мөнгө төгрөгөө төлөөд бүхэл порно зургийг нь шимтэн сонирхжээ. Нэг цагдаа толгой сэгсрэн шогширч байснаа. Энэ хүүхнүүдээс би эдэлж хэрэглэмээр байна. Тийм боломж байна уу гэж асуухад Цоомо байлгүй яах вэ? Маргааш 100 төгрөгтэй хүрээдэр би 3 сайхан бүсгүй нүцгэн шалдан байлгаж байна гэж хамаг байдгаа тоочж орхижээ. Гэвч тэр маргааш нь 3 шалдан бүсгүйтэйгээ цуг гавлуулхан тэр. Энэ цагаас хойш Цоомо багшийн шоронгийн амьдрал эхэлсэн бөгөөд
Баас хадавч өмхийг тавихгүй гихчээр манер камерынхаа харан дээр нүцгэн хүүхний зураг зурж түүнийгээ гарч таашаал авдаг байжээ. Чихэна. 67 оны үед 25 мянгатын хэрэг, Нисхийн 32 мянгатын хэрэг гэх мэтийн Дойланд хэрэгүүд гарч өнөөдрийн хүртэл энэ л нэрээрээ хуульчид болон сэтгүүлчдийн амны уншлага болоод явж байгаа. Тэгвэл 1970-аад оны үед Сэлэнг аймагт мөнгөнийхөө тоогоор дээрх хоёроос хамаагүй илүү хохиролтой нэгэн Дойланд хэрэг гарсан бөгөөд энэ нь эрүүгийн ертөнцийн түүхэнд 65 мянгатын хэрэг гэж тэмдэгдэгдэжээ. Уг хэрэг үйлдэгдэх гол нөхцөлийг Монголын уран сайхны Ичээнд нь хэмээх кино бүрдүүлж өгсөн байх. Ер нь овсгоотой хулгайч нар чон борооноор гихчээр олон түмний анхаарлыг татсан сонирхолтой кино гарч байх үеэр банк тонсон, касс угсан явдал Монголд нэлээд хэд хэдэн удаа тохиосон байдаг. Ингээд киноноос үүдэлтэй зарим нэг хэргийн талаар өгүүлье. Ичээнд нь кино 1970-аад оны үед Сэлэнг аймгийн модны үйлдвэрийнхэн төлөвлөгөө нормо биелүүлэх гээд заримдаа өдөр шөнөгүй ажилдаг байж л дээ. Намрын нэг өдөр ажилчдын цалин тавихаар болж ажил тарахаас өмнөхөн банкнаас мөнгө ирсэн байна. Тиймээс эхний хэдэн хүн цалингаа авч бусд нь маргааш навхаар болсон байна. Гэхдээ өмнө ингэдэггүй байж. Хэдий шөнө өрөө болсон ч ажилчид нь заавал цалингаа авч байж гэртээ хардаг байж. Харин энэ удаад Улаанбаатараас Ичээнд нь хэмээх онц сонирхолтой кино ирж сумын клуб руу хүмүүс ухаан жолоогүй хуйларч байсан болохоор модны үйлдвэрийн ажилчид цалингаа авах гэж уртын урт дараалал зогсохыг хүссэнгүй. Энэ үед Касинера Вовгон норм журмын дагуу цагдан сэргийлэхийн дарга руу уцтаж хамгаалалт хүсснээр төдөлгүй 3 цагтаа ирж мөнгөний төмөр авдрыг сайтэргэгч нь лацдаж ломбодоод өвгөнж сэтгэл нь амарсан байдалтай гэрлүүгээ явсан байна. Гэвч маргааш өглөөн нь хүмүүс цалингаа авах гээд оочрлож Нера Вовгөнж цагдаа нартай цугт лац ломбоо шалгаад мөнгөний төмөр авдраа нээтэл ховхоосон байхан дээрээ. Үнийг хараад Нера Вовгөн муухай чарлаад л ухаан алдаж унсан байна. Хаалга цонх нь огт хөдөлгөөнгүй, лац ломбонд хിവэр атла авдранд байсан мөнгө алга болчихсон байсан нь үнэхээр гайхалтай. Үнээс болж аймгийн цагдаагийнхан дүргэн авсан бөгөөд ухаан алдаж унссан Нера Вовгныг сэргээд ирэхэд нь хамт байсан 3 цагдаатай цуг шууд баривчлан хоржээ. Гэвч өвгөн мөрдөнд орсон хойноо хөлийнхөө оролтоор өөрийгөө боомлчихсан гэдэг. Тиймээс цагдаагийнхан уг хэргийг өвгөн Нера үйлдсэн учраас өөрийгөө хорлцохлоо гэсэн дүгнэлт хийгээд 3 цагдаад мөрдөнгөө суллаж банкнаас алдагдсан 64 мянган төгрөгийн ноцтой хэргийг хаасан байна. Тэгэхдээ Нера Вовгон энийх мөнгийг чухам хаан нуусан, хэндгсэн байж болох вэ гэдэг дээр бүтэн 2 жилийн турш шалгалт хийж үйл тамаа үзчихээ. Харин 3 жилийн дараа жинхэнэ эзэн тодорсон бөгөөд өмнө нь орон шоронд ял эдэлж байсан Хилтгий Дондов гихч ясны хулгайч дээрх 64 мянган төгрөгнөөс үсч үлдээлгүй цөлмөж орхижээ. Тухайн үед Дондов модны үйлдвэрт ноормчин хийдэг байж. Тэрээр анх үйлдвэрт ноормчноор орсон цагаасаа эхлээд л албан газрынхаа кассыг ухах юмсан гэж шүлэгцээр иржээ. Тиймээс кассын Нера Вовгөнтэй ойрт нэгтэрч улмаар хамгийн дотны хүн болж чадсан байна. Үүнд мөнөөхөл гайтай хөөтэй арх тус болжээ. Мань хоёр бусдаас нууж хаагаад ганц шилэмний бүглэ мултлах нь ердийн үзэгдэл болсон бөгөөд нэг удаа Хилтгий Дондов дэлгүүрээс 3 шил арх аваад өвгөн нервийг дагуулад голын ирэг дээр очижээ. Тухайн үед архины бүглөө гүйсээр хийдэг байсан тул доторх архийг нь тариураас оруулж аваад ус хийх тохиолдол хаяа гардаг байж. Дондов авч явсан 3 шил архиныхаа нэгийг тариураас оруулж аваад оронд нь ус хийчихжээ. Амхандаа өвгөнд ахиухан арх уулгаж нам согтох, өөрөө хамт архитаж байгаа нэрийдлэр ус шахсан архиа угаад эрүүл саруул үлдэхэр шийдчихлээ. Энэ амжилттай болж өвгөн голын ирэг дээр нам согтож унсан байна. Энэ хооронд арх биш ус уулсан эрүүл саруул Дондов
Өвгөний өврийг тэмтэрч өрөөний түлхүүр, мөнгөний авдрын түлхүүрийг сэмхэн авч янжуур тамхины хайрцагны дотор байдаг монголог өнгөтэй гэлгар цаасан дээр хэвийг нь буулгаад авчихжээ. Тэгэд орой болсон хойно өвгөнийг сэрээгээд гэрт нь хүргэж өгчээ. Дэрөөр гарын уртаа нэгэн байсан тул цаасан дээр булгасан мөнөө хിവэрэ өвгөний өрөөний болон мөнгөний авдрын түлхүүрийг ядах юмгүй ууралсан байна. Тэгээд л тохиромжтой цаг үеийг хүлээсэр байж. Гэтэл төдөлгүй Улаанбаатараас Ичээнд нь химээх киноч ирж дээр өдөр ажилчдын цалин тавихч давхцаж нэг үгээр хэлбэл хувьсгалын тохироо гээчин төгс бүрэлдэхүүн. Хүмүүсийг кинороо хуйларч байх хооронд хилтгий довтон 3 билет олж авсан бөгөөд энэ нь бас л нэг арга байлаа. Учир нь түүний касс ухах үед хэн нэг нь шавархааж мэдэх бөгөөд тэр хүнд үнгүй билет өгч замаасаа холдуулах шилдэг арга нь энэ байж л дээ. Гэтэл чон үүрэндээ үлзийтэй гихчээр энэ хоёр билетээ явж аймгийнхаа сэргийлэхийн даргад өгч орхисон байгаа юм. Хүмүүсийг кинороо хуйларч байх үед сэргийлэхийн дарга эхнэрээс огтчихсан билет хайгаад явж байсан бөгөөд хилтгий довтон касснаас мөнгө алдагдах үед өөрийгөө кино үзэж байсан гэх гарт заагүй баримтыг үлдээхээс надад 2 билет байна. Аваа охин хоёроо кино үзэх юм бодсон чинь ирж амтчихгүй гинэ. Та энэ билетийг авчих. Би яг ганцаар л үзэхээс биш. Гэхэд сэргийлэхийн дарга юу ч бодож саналгүйгээр 2 билетийг нь авчихжээ. Тэгээд довтон сэргийлэхийн даргатай цуг клуб руу шахацлан орсон бөгөөд төдөлгүй сэмээрхэн буцаж гараад клуб руу ажлынхаа ойролцоо өртөл харанхуйд хэмж харагдсангүй. Үүдний жижиг хүртэл кино үзэх гээд албан газраа хаяад явчихсан байсан. Хилтгий довтонд сайхан завшаан болжээ. Тэгээд л өөрийнхөө урлсан түлхүүрээр нэрв өвгөний өрөөнд саадгүй ороод мөнгөний авдрыг саадгүй он ойлгоод бүх мөнгийг нь тэр чигт нь хамчихсан байгаа юм. Хожим тэрбэр би ёстой тэнэг 64,000 төгрөгнөөс ердөө 4,000-ыг нь авахд л болох байлаа. Тэгсэн бол цагдаа сэргийлэх болж сүйд болохгүй байсан юм. Банкнаас 4,000 төгрөг дутуу тоолоод авчихж гээдэл өнгөрөх бай. Шунал гэдэг хүнийг шулан болгочих юм даа гэж гасалж байсан гэдэг. Довдон ердөө 20 минутын дотор хамаг мөнгийг нь хамдгаа хамаад нуудгаа нуугаад кино тарах үед сумын клуб руу хумгийн хурдалжээ. Тэгээд хамгийн гол нь сэргийлэхийн даргад харагдахыг хичээж түүний клубээс эхнэрийн хамт гарч ирэхэд нь өмнөөс нь тосч очоод алив танд тамхи байна уу? Үнэхээр гоё кино байна шүү. Гэхэд цаатах нь ёстой сайхан кино байна. Харгас дамби жагч ёстой болгож тавилаа да. Гээ түүнд янжуур гаргаж өгчээ. Маргааш нь модны үйлдвэрийн ажилчид цалингаа авах гээд оожирлож байх үед 64,000-ын эзэн болчихсон хилтгий довтон огт бодож сансан юмгүйгээр цалингаа авах гээд тэдний донд гөлөлцөж зогссон гэдэг. Хожим тэрбээр шоронд очсон хойно өөрөө хамаг мөнгийг нь хамчихсан мөртлөө цалингаа авах гээд оожирлож зогсохдоо би инээд алдчих гээд ерөөсөө болж өгөөгүй. Хоосон авдарнаас цалин гордоо зогсож байсандаа би ичиг шиг болсон. Гэсэн ч би ингэж зогсох хэрэгтэй байсан юм. Тэнд байсан хүмүүс зайлуулмууд овдонч гэсэн цалингаа авч чадалгүй дээрэмчинд хамаг мөнгө алдчихлаа гэсэн ойлголттой болно шүү дээ. Хэрвээ намайг цагдаа нар сэжиглээд байцхан гэмээр юу ярьж байгаа юм бэ? Би хэрэг гардаг өдөр цалингаа авах гээд бус дээн л адил оочрлож байсан. Хэрвээ би тэрийг мөнгийг авчихсан бол юу боллоо гэж цалин төдийхөнд оочрлож зогсох юм бэ? Гэж мэлцэх санаатай байсан. Гэвч 3 жилийн дараа бүх юм өнгөрсөндөө гээд санаа алдаж суусан гэдэг. Цагдаагийнхан өвгөн нэрвийн амиа хорлсон явдалд их эхэн ач холбогдол өгч цаана нь хэн нэгэн хүн байна гэдэгт эргэлзсэнгүй. Тэгэд гүйцэтгэх ажлын шугамар өвгөн нэрвийн ах дүүс хамаатан садан ойр дотны найз нөхөд дээр хамаг анхаарлаа хандуулсан байна. Эдний тоонд өвгөн нэрвтэй байн гариг хувааж уудаг байсан хилтгий довтонч бас орчихжээ. Ингээд түүний 3 жил шахам нууцаар мөрдсөний эцэст жинхэнэ хэргийн эзэн болохыг нь хөтөлбөргүй тогтоосон байна. Цагдаагийнхан хилтгий довтонгийн хэрхэн идэж ууж, эдэлж хэрэглэж, зарж үрж байгааг жил жилээр нь тооцох. Аймаг төв хот хүрээ орох үед нь хойноос нь сэмхэн дагах зэрэгэр 3 жилийн турш хараандаа байлгасан гэдэг. Тэгэд ёстой л дээр үгүүлсэн Ичээнд нь кинонд гардаг шиг хилтгий довтонг Ичээнд тансаглан жаргаж байхад нь баривчилжээ. За тэгвэл дараагийн кино. Хүргэн хүү киног мэдэх байхаа.
Овс аймгийн цагаан хайрхан сумын харьяат Сосор барвын Батсуур гихчэр тун хөгийн хэрэгээр шоронд олон жил ял эдэлжээ. Батсуур цагаан хайрхан суманд байхдаа нэгэн албан газар жижүүр хийдэг байж. Энэ үед касын нэрв хийдэг өвгөн дугур сүрэн түүнтэй ихэд дотн байсан бөгөөд Батсуур түүнийг мөнгөнийхөө сефиг ойлгох бүрт хийдэмээ шүлсээ гоожулдаг байжээ. Ийхүү олон удаа шүлсээ гоожулсаар нэг л өдөр сефиг нь ухчихж. Хэрэг гардаг өдөр цагаан хайрхан сумын клубт хүргэн хүү кино гарч сумынхан бүгдээрээ л тэр зүг рүү хуйларц гажээ. Өвгөн дугур сүрэнд шинэ кино үзэх гээд сефнийхээ дэлхүрийг Батсуурын ширээн дээр мартчихад ухаан жолоогүй тэмүүлсэн байна. Энэ хооронд Батсуур сефиг нь ухчлгүй юугаа хийж суух билээд. Гэвч өвгөн дугур сүрэн кино дууссаны дараа төлхүүрээ ирж хайгаад сүйд болно гэдгийг яхир хулгайж Батсуур мэдэлгүй хайчив. Тиймээс тэр кино дуусгаас өмнөхөн сумын клуб руу яаран гүйжчихэд дугур сүрэн өвгөний хажууд сунгаа хамгийн хойд талын суудал суучихсан чинь олигтой харагддгүй шүү. Та харин энд ёстой гоё байгаа юм байна. Аминчхан гэдэг нь намайг дуудахгүй яасан юм бэ? Гэх зэрэгээр сатааруулж байгаад сефний төлхүрийг нь сэмхэн өвөрлөн шургуулчихжээ. Маргааш нь шүүх сэргийлэх болж хулгайчийг хайгаад олсонгүй. Эцэст нь өвгөн дугур сүрэнг өөрийг нь хардаж сэрдээд мөрдөнд аваачаад хийчихэж. Их хэмжээний мөнгөтэй Батсуур хаяа аймгийн төв орж сэмхэн гээчийн тансагладаг болжээ. Ингэж тансаглаж явахдаа Ханц сүрэн гэдэг хөөрхөн охинтой танилцж бараг л эхнэр нөхөр болцгаасан байна. Гэвч Ханц сүрэн түүнээс нэг л юм нуугаад байгаа нь Батсуурт мэдрэгдэжээ. Цагаан хайрхан суманд аавч нь байдаг гэж дуулсан. Ингэд чи юу н хэний хүүхэд юм бэ? Гэж Батсуурыг асуухад цаатах нь эцгийнхээ нэрийг огт хэлэхгүй. Ямар нэгэн байдлаар булзааруулаад л өнгөрнө. Энэ хооронд дугур сүрэн өвгөн мөрдөнд суусаар л. Тэгэд жил гаруй мөрдөгцсөний эцэст түүнийг яллах шүүх хурал аймгийн төв дээр болжээ. Энэ үед Батсуур Ханц сүрэн хоёр бараг нууцаар гэрэлчгээд байж. Тэгтэл нэг өдөр Ханц сүрэн би чамаас эцгээ алийн болгон нууж явах вэ? Миний эцэг мөнгө хулгайсан хэрэгт холбогдчиход аймгийн мөрдөнд олон сар суул. Маргааш шүүх хурал нь болно. Шүүхийнхэн аавыг минь тулгаж таслахаар шийдсэн бололтой. Аавыг минь дугур сүрэн гэдэг юм. Гэхэд Батсуурын дотор пал хийгээд явчихчих. Тэгээд тэр шүнжэнгөө элдвийн бодож хэвтжээ. Надаас болж өвгөн тэрч байтугай хадам эцэг болох хүн маань шоронд орох гэж юу? Сонин юм. Хүргэн хүү гэдэг кино гарч байхад би дугур сүрэн өвгөний сефиг ухсан. Тэгтэл одоо би түүний хүргэн болох гэд байж байдаг. Энэ кинонд ямар нэг учир байна. Гэх зэргээр бодсоор байгаад өглөө нь гэхэд шүүхийн танхимд шууд явж очиод за энэ хэргийг би үйлдсэн юм. Харин мөнгөний тэн хагас нь өргөцсөн. Үйлдсэн нь энэ байна. Гээд сүнхтэй мөнгө ширээн дээр гаргаж тавиад. Одоо энэ өвгөнийг солил. Ер нь би цагдаагийнхны хэр айхтар мөрдгийг нь шалгаж үзэх гэж энэ хэргийг үйлдсэн юм. Гэтэл тэд ямар ч гэмгүй өвгөнийг ялз юм дунгаж хохирох гэж байна. Алив миний хоёр гарыг гавлаатах гээд гараа сарвалсан гэдгээ. Энэ үед түүний эхнэр болох Ханц сүрэн чи нэрэ үнэн хэлж гин үү? Эсвэл миний эцгийг хэрэгээс аврах гэж ийм сэдв үү? Гэж уйлан хайлахад Батсуур. Үнэ. Харин Ханц сүрэн минь чи намайг их мөнгөтэй баян хүн гэж бодсон бол уучлаарай. Би засгийн мөнгөөр л туйлж явсан юм шүү дээ. Чамд одоо намайг хайрлах өчүүхэн сэтгэл үлдсэн бол шоронгоос гаран гартал хүлээгээрэй. Би чамд хязгааргүй хайртай даал хэрэгээ үнэн зөвөр мэдүүлж байна. Хэрв би чамтай уулзраагүй бол шүүх цагдаагийнхан эцгийг чинь золионд гаргах байл. Одоо эцгийг аваад эндээс яв гэсэн байна. Батсуур 10 жилийн ял авсан бөгөөд түүнийг шоронд байхад эхнэр Ханц сүрэн байнга эргэж тойрдог байжээ. Энэ хугацаанд Батсуур Ханц сүрэн нар хоёр ч хүүхэдтэй болсон гэдэг. Цогттой ач кино. 1960-аад оны үед Өвөрхангай аймгийн Хар хорин сумын клубт цогттой ач кино анх гарч тус сумынхан тэр зүг рүү ухаан жолоогүй тэмүүлснээр цэвэг жав бамбрууш хэмээх хоёр хулгайч суман даал толгойцогдөг байсан гурилын үйлдвэрийн складыг цөлмөж орхисон гэдэг. Гурилын үйлдвэрийн складанд гурилнаас өөр юу л байв гэж хэмээн бодож болохгүй. Үйлдвэрийн ажилчдын багаж зэвсэг, ховц хунараас гадна хөдөө гадаа тариа хурахад авч явдаг хоол хүнс, сав суулга
гэр майхан гээдэл 9 шидийн юм байдаг байж. Гэхдээ энэ бүхнээс явган үцгэн хулгайч юу л олж баз ав гэж. Сайн даал ганц шуудаа гурил эсвэл хоньны гулууз мах үрээд гарч таар. Харин дээрх хоёр хулгайч дэсөөр аргаар хулгай хийжээ. Бамбруушин тухайн үед гар хорны сангийн аж ахуйд зээл 130 машин барьдаг байсан бөгөөд мань хоёр гурилын үйлдвэрийн складны хаалганд машина тулгад зогсоож байгаад гартаа таарлцсан бүхнээр твшийг нь дүүргэж орхисон гэдэг. Уг нь хэрэг гардаг өдөр мань хоёрт гурилын үйлдвэрийн складыг тонох талаар ямар ч бодол байсангүй. Тэгтэл шинээр ирсэн цогтойч кино мань хоёрын төрөлхийн хумсламтгай хуруу гарыг загтнуулж орхисон байгаа юм. Гэвч цогтойч кинон дээр хулгайч хүний хуруу хумсыг загтнуулаад байх ямар янзын хулгай зэлгийг гардаг билээ. За байз юу билээ? Нэр. Цогтойчийн цагаан байшинг гүш хааны цэргүүд шатаах үеэр хоёр итгэхэд алд ч юм уу, мөнгө ч юм уу нэгэн булаацалдаад байдаг. Үүнийг л хулгай гэхгүй бол өөр хулгай зэлгийн бараг байхгүй дээ. Тэгээд ч цэвэгж ав Бамбрууш хоёр өнөө цагийн мангар бацаанууд чиг кино төдийхнөөс санаа сэтэл авч гэмт хэрэг үйлддэг жижиг гарууд биш. Өмнө нь орон шоронгоор яваад үзчихсэн. Хулгай хийхээр хөрвөл хэмбэг аарч заалгаж зуруулаад байдаггүй том гарууд байж. Хамгийн гол нь мань хоёрыг кино үзэхээр сүмийн клубт орж ирэхэд зөвхөн шөнө оройн цагаар л гурилын үйлдвэрийн складыг манаж хондог онгоон Батсүх гихч хэнэггүй кино үзэхээр ирчихсэн байж. Тэрээр кино үзэх 3 цагийн хооронд хэн л склад ухчихв гэж. Тэгээд ч хулгайч нар үүр шөнийн заагаар л хулгайд гардаг. Ганц кино үзэхэд юу яадгийн гих мэтээр өөртөө чөлөө олгоод цогтойч киноны үйл явдал донд давхиад орчихжээ. Бодвол өөрийгөө цогтойч юм уу арсан тайжийн дүр даваач иж тавиа байлгүй. Харин цэвэгж ав Бамбрууш хоёр кино үзэхээр ирсэн түүнийг хармагцаа. Шөнийн цагаар складнасаа хохворч өгдөггүй нөгөө онгоон чин тэр сууж байна. Хоёулаа энэ сайхан боломжийг ашиглая. Онгооны ёстой онгойтлон цөлмий гэж ярьж тохиролцоод гарч одчих. Тэгээд мань хоёр сумын клубын гадаа сойлттой байсан зээл 130 машинаас агаад шууд л гурилын үйлдвэрийн склад руу манаргасан байна. Очоод цоожиг нь онгойлгох гэж сүр бадруулсангүй. Өндөр том модон хаалгыг нь машинаараа шууд дайрч ивдээд л гартаа таарлцсан болгоныг ачиж гарчээ. Бүхэл бүтэн айлын гэр тавилга хэрэгсэл өлхөн багтдаг зээл 130 машины твшин дээр шуудата гурилаас эхлээд шуузалсан мах 5 хантай гэрийн мод тарх сүний том цагаан төмпөн гээд 9 шидийн багтсан байх жишээт. Ёстой л онгоон Батсүхийг онгойтол цөлмөж орхисон байгаа. Харин энэ үед онгоон Батсүх холоороос хулгай хийгч хүн хийгээд хотыг эргэн гитгч чон хоёрын элт бий дүр төрх нь өөр боловч эдхий хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй химээсэн цогтойчийн үгийг сонсоод цоглог дүрийг нь бишрээд сууж байсан бизээ. Эсвэл тун удалгүй өөрийнхөө балархыг зөнгөөрөө мэдрээд арслан тайжийн толгоогоо тастуулж байгаа хэсгийг үзэж суусан ч байж мэд. Цэвэгжав Бамбрууш хоёр хашир хулгайч юм гэсэндээ машиныхаа дугуй мөрийг мэдэгдүүлэхгүй тулд бүтэн шуудаа гурил задлаад склад хаваар нэг цацж орхижээ. Гэвч гурилын хулгайч баригддаг гэдэг шүү дээ. Цагдаа нар тэрхүү цацсан гурилыг нь хамаж аваад дугуй мөрийг шинжлээд гаргаад ирэхээ муухан мэдэх байлгүй. Тэгээд чинь хэрэг дээр сумын хэсгийн төлөөлөгч мэтийн жижиг бүрэлдэхүүн биш. Өвөрхангай аймгийн цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан гэдэг. Тэд ямар ч гэсэн зээл 130 машины дугуй мөр болохыг тогтоогоод хар хорны автобазын бүх машинд үзлэг шалгалт хийсэн байна. Бамбрууш Сэвэгжав хоёр машина ухрааж байгаад складны хаалгыг эвдэж онгойлгосон тул арын твшин жаахан эвдэрсэн юмсанч. Тиймээс Бамбрууш бусдад хараа хуулахгүй тулд эвдэрсэн тэрхэн хэсгийг нь шинэ банзаар нөхөөд эжилхэн өнгөөр бодчихжээ. Тэгтэл шинээр хийсэн энэ нөхөөс нь цагдаа нарын анхааралд өртгөндөр. Нэгэнтэл онцгойсон шалгалтанд өртсөн болохоор цагдаа нар Цэвэгжав Бамбрууш нарын орон герт нэгжлэг хийж орсон гарсныг нь тооцох, машин тэргэнд нь үзлэг хийж мяарсан цоорсныг нь шинжлэх гэх мэтийн олон янзын сэжүүр лавширснаар мань хоёр яалтчгүй илчлэгдэжээ. Наад захын жишээ гихтэл бөөрн дээрээ хар хорны сангийн аж ахуй гэж улаан будгаар бичсэн том цагаан кострол
бамбруушийн гэрээс олдсон байгаа юм. Тооврын замд кинон дээр жүжигчин дорлогч ав нэгдлийн тарган хоныг туранхай төлгөөр сольж байхдаа наад галзан хон ч хэрэггүй. Хогшин дүгүйлэгдээд бусдыг көөднө гэж хашгирдаг. Өвн шиг хар хорны сангийн аж ахуй гэсэн бичгтээ том цагаан кострол бусдыгаа хөөдөж орхижээ. Сэрэлт киног та бүхэн бүгд мэдэх байх. 1960-ад оны үед Монголын цагдаад Бацүх хэмээх сүрхийн мөрдөн байцаагч байсан тухай эдүүгээ зарим хүн дурсдаг. Тэрээр өөрийн овсгоо самбаа мэрэгжлийн өндөр ур чадвараар олон арван хэрэг илрүүлжээ. Нэг өглөө түүнийг ажилдаа эртэл цагдаагийн хилцээний дарга гурандаа гүнсэн өрөөндө дутж завхны шилүүстэй суманд нэгдлийн хөдөлмөр өдрийн хөлс 12,000 төгрөг алдагдсан тухай мэдээлэл. Чи өнөөдрийн дотор завхан руу яаралтай яв гэж үүрэгдэжээ. Ингээд Бацүх тэр өдөртөө завхан руу ниссэн байна. Хэрэг гардаг өдөр буюу 7 дугаар сарын 10-ны орой сумын төвийн задгай талбайд сэрэлт кино гарчээ. Маргааш наадан болох гэж байсныг ч хэлэх үү. Сумын төвийнхэн шинээр ирсэн сайхан киног үзэж сонирхоор хөгшин залуугүй хүүхэд шуухадгүй цугалцгаасан байна. Хүүхэд эмэгтэйчүүд хөгшчүүд урд дуур нь сууж, залуучууд араарн зогсоцгоож, наадмын гоёлтой морьтой хүмүүст тэнд зөөнгүй байж, сумын нэгдлийн дарга, намын үүрийн дарга нарч зөөнгүй байж. Сум нэгдлийн дарга, намын үүрийн дарга нарч сэрэлт киног үзэж сонирхжээ. Үүнээс өмнөхөн Улаанбаатар хотоос сумын ажилтны цалин ирсэн бөгөөд Нэрв нэгтлэн хоёр хагасыг нь тарааж өгöd үлдэгдэл мөнгийг нь нэрв нь жижиг төмөр авдаранд хийж цоожлоо. Түүнийг хэрийн хүн даахааргүй том төмөр авдаранд хийж цоожлж лацтаа нэгдлийн манаач Марха хүү гэдэг залууд хүлээлгэн өгчээ. Ямиг яаж мэдэх вэ гэд Марха хүүд карбин буу өөрүүлэх ээж марцсангүй. Тэгэд нэрв нэгтлэн хоёр шинээр ирсэн сэрэлт киног үзэхээр уяа алгадаад алга болж өгчээ. Манаач Марха хүү ихэндээ сумын конторын үүднээс салахгүй төмөр авдартай мөнгийг харгалзаж байснаа сүүлдээ кино үзэж буй хүмүүсийн инээлдэж шуугилдахыг сонсоод дэсэлгүй явж утсан байна. Тэгэд хөөхий золгүй сүрэн умгар хар гэрт нас барч буй хайртай залуу жамцсан морины хурдаар давхин ирж буй хэсгийг шимтэн үзжээ. Нойрноос морио чөмгнөөс хутгаа гэдэг үг хизээний орт авг. Мархай хүүгийн хувьд гэвэл киноноос мөнгө гэдэгтээ утга дүүих бөгөөд майнер бас манаа хийж буй юм гэсэндэ кино үзхийн хажуугаар конторын зүг байн хараа бэлчээж байсан байна. Тэгээд нэг хэсэг кино руу шимтэж байгаад конторын зүг харвал харах үед нэг хүн сүйтгэх шиг болжээ. Тиймээс юу нөгөө сүрэн жамц бумааг үзэхдээ мантай шуутал конторын зүг ухас хийсэн байна. Түүнийг конторын үүдэнд явж очтол хажуугаар нь содгүй хэмээх 30 гаруй насны эрд зөрж өнгөрсөн байна. Марха хүү дотог шортол мөнгөний автар онгорхой байх энэ. Төвний зүрх бал хийгээд л явчихж. Мөнгөний авдрыг онгочиж үзтэл дотор нь юу ч байсангүй. Нэг ясандоо жижиг авдартай мөнгийг нь тэр чигт нь аваад явчихсан байжээ. Марха хүүгийн хоёр нүд нь духан дээрээ үсэрч гараад контороос гүйж гармагцаа. Хүмүүсээ мөнгө алга болчихлоо гэж байдгаараа хашгирчээ. Гэвч сэрэлт кинороо хамаг ухаанаа тавьчихсан байсан хүмүүс түүний дуг тэгтэл анзаарсангүй. Тиймээс Марха хүү агаарт хий буудаад хүмүүсээ ажилчдын цалин хулгайч аваад явчихлаа гэж хашгирсан бөгөөд хүмүүс цагааны цэгмэдийн чиний нөгөө хойд газар хонин гөрвөл болж төрнө гэсэн чинь яасан бэ гэж орилохдоо манаачин бархирах хоёрыг сая нэг юм ялгаж салахтайгаа болж дор бүрнээ болсон харайц гасан байна. Зарим нь Марха хүүг агаарт хий буутахад кинон дээр л буун дуу гарч байна гэж ойлгоод нэг ясандаа цагааны цэгмэд уурандаа ловон ламыг буудчихлаа гэж буруу зүрөө ухаарсан гэдэг. Тэгээд тэд юун сэрэлт үзэх мантай болж бүгд л сумын конторын зүг хуйлэрц галсан байна. Нэгдлийн дарга хамгийн түрүүнд Марха хүү дээр гүйж ирээд юу болвоо? Мөнгө алдчихсан гэж юу хэн авсан бэ гэж амьсгаатахад Марха хүү юу ч бодож саналгүйгээр содхуу авсан гэж хэлжээ. Гэтэл содхуу улаан галзуу юм дахиж ирээд би яахаар авдаг юм? Тэр их мөнгийг би хаана хийх юм? Чамайг ална гэж хашгираад түүнийг заамдан авчээ. Сум нэгдлийн дарга асуудлыг халуун дээр нь шийдэхээр хүмүүсийн чимээ шууганыг зогсоогоод Марха хүү содхуу хоёр руу ээлжлэг харж. За та хоёр сайн сонсч бай. Марха хүү чи яг одоо үнэн хэл.
Энэ содхүү авдрандах мөнгийг авсан уу гэхэд Мархаху тухаараа харж хэсэг зогссноо. Үгүй аваагүй гэж гомгомжээ. Хөм өөсч шуугилдаад явчихж. Ихэнхэн содхүүг мөнгө аваагүй гэж итгэж шуугсан ажээ. Тэгвэл тэр мөнгийг хэн авсан юм бэ гэж даргаыг асуухад Мархаху мэдэхгүй хэмээж. Нэгдлийн дарга Дэмэл содхүүгийн хамаг хувцсыг нэгж шүүзээд. Энэ хүн аваагүй бололт. Тэгээд ч мөнгө жижиг төмөр авдартайгаа алга болсон. Морьтой хүмүүс авч яваад л цугтаачихл. Ерөөсөө аймгийн сэргэлэхэд мэдгэдэй. Хотоос дуршлагтай мөрдөн байцаагч дуудуулаа хэмээжээ. Ахмад Бат сүхийн шилүүстэй суманд өргөдөж ирсэн учир явдал ийм аж. Тэр байр мөнгө алдагдсан бүх ил байдлыг наривчлан судалсан байна. Содхүүгийн хувьд гэвэл өмнө нь хулгайн хэрэгээр шоронд орж байсан. Ёр нь юу л бол юу хийчихэр догширсан этгээд байсан бөгөөд хамгийн гол нь түүнийг үнэнчээр гэрчлэх ёстой. Мархахугийн үгүй гэдэг үг бүхнийг чөдөрлөж орхижээ. Хэрвээ Мархаху содхүү надтай конторын үүдэн дээр таарлцсан гэд хэлчихсэн бол асуудал өөр тийшээ эргэх байлаа. Кино гарч байх үед содхүү хаан байв. Мархаху анх содхүүг яагаад хардах болов гэдэг асуулт Ахмад Бат сүхийн тархийг гашилгаж эхэлвэ. Тэр бээр нэг өдөр Мархахуг дуудаж уулзаад. За чи яг үннийг гэл. Хэрэг гардаг өдөр содхүү чамтай конторын үүдэн таарсан уу үгүй юу? Гэхэд бас л үгүй гэж хариулжээ. Тэгвэл чи яагаад анх хардах болсон юм бэ? Гэж асуухад санаандгүй хэлчихсэн юм. Содхүү намайг алах гэж дайрсан. Би түүнээс үхтлээ айж байна. Энэ талаар би юу ч дуугарч болохгүй хэмээжээ. Тиймээс Ахмад Бат сүх содхүүг яавч зүгээргүй гэж дүгнээд мөрдөлтөө өргөжлүүлж байсаар жилийн дараа түүний гэмт үйлдэлийг хөдөлмөргүй тогтоосон байна. Учир нь содхүү чийг даасан газрын үнэр шингэсэн арвтын дэвсгэртүүдээр 8 хийж эхэлснээр цагдаагийнхны хараанд өртөж гэмтхэн гэлбэлсэн гихчээр дун ядах юмгүй хэрэгэ хүлээгээд зогсохгүй. Сумын контороос холгүй ихэн булсан жижигхэн төмөр авдартай мөнгө хүртэл гаргаж өгсөн гэдэг. Энэ мэтэр хүмүүсийг онц сонирхолтой кино руу шуурч байх үед чон борооноор хулгайч симхигээр химээсэн зүйр цэцэн үг амьдрал дээр боддор хэрэгжсэн тоймгүй. Эрүүгийн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн л дээрх дөрвөн хэрэг болохоос биш. Цаана нь мэдэгдэж барайгүй жижиг сажиг хичнээн хэрэг байдгийг бүү мэд. Үүний тод жишээ нь 1990-ад оны үед монголчуудыг хуйлруулсан халтар царайт хэмээх Латин Америкийн олон ангид кино бөгөөд тэр үед телевизэргүй айлууд нэгнийдээ бөөгнөрөд уг киног шимтэн сонирхдаг байваа. Гэвч хамаг монголчуудыг ийхүү халтар царайт руу хараага хандуулж байх тэрхэн мөчөд хашир хулгайч нар хэдийгээр банк тонож дэлгүүр дээрэмдэгүйч хаяага хадран айл ухаж харснаа хумсан дүүд тонсон явдал зөндөө билээ.